Кино тоглоход хамгийн хүнд хэсэг нь ямар хэсэг вэ? За хүн цэцэн нөө. Тэр дүүжлүүлдэг хэсэг байсан да. Тэндээ нөгөө маск цэцэг өөрөө байсан. Тэгэхээр маскны ард нөгөө айгу хүүтэн өдөр дээрээс гад командын машинаар бороо оруулаад. Тэгээ нөгөө тэн дээр ч яг өлгөт удаан байж юм чинь. Тэгээ жоохон нэлээд даарсан. Тэр үед ер нь л нэлээд хүнд байсан. Масктай болохоор царайны өөрж мэддэггүй хүмүүс тамаг нэг гайг байх гэж бододсон шиг маскны ард бол болёо л хэцүү байжсэн тэ. Үзэгчдээс ирсэн юм сэтгэлдлүүдээс хуваалцвал ямар сэтгэлдлүүд хэлж байна? Хөгжилтэй ч юм нөгөө агийг хэн алсан бэ гэдэг асуулт бол ер нь бол одоо энэ киноны туршид ерөөсө тренд болж надаас байнга асуусан. Тэгээ би ч бас гоё киноос нэг спойлчихгүй юм шиг байж гэж бодвол за тэгж яагаад хэлээ одоо удахгүй төгсгөлийн анги гараад төвчөр төвлөж үзээд дуусчихаа гэл. Тэгээ одоо ямар ч ч ингээ хариулт нь гараад ирсэн юм чи хүмүүсээ гоё санаа намарж байгаа болол гэж бодож байна. Тэ.